Манай ард түмэн олон зууны турш мал аж ахуй эрхэлж, нүүдэлэн амьдарч, үр хүүхдийн өсгөж ирсэн сайхан уламжлалтай. Өдгөөч хүүхэд багчуудаа өсгөх, хүмүүжүүлэх, өвөг дээдсийн нандин ёс заншлыг гээйлгүй шин зунтай зулгасан билээ. Бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүд эрүүл сарвал инг тун хөсөж, өв тэгш хүмүүжилтэд иргэд болох нь эцэг эхчүүдийн төдийгүй улс орны хувьд ч амин чухал асуудал юм. Хүүхэд бүрийн сайн сайхан эрүүл сарвал ирээдүйн төлөө эцэг эх асран хүмүүжүүлэгчдийн хүлээх үүрэг хариуцлага ихээ. Хүн болох багаасаа хүлэг болох унганасаа гэж ярьдаг. Хүүхдийг багаас нь хэрхэн асарч сувилах нь ирээдүйд эрүүл чирэг бие бэлдэртэй, өв тэгш хүмүүжилтэд иргэн болон төлөвшөх суурь нь болж өгдөг. Нэг хүртэлх насны хүүхдийн асаргаа сувилгаа, ээж аавын хайр халамж, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлдөг болохыг эрхэм үзэгч та бүхэн манай цуврал зөвлөмжүүдээс хүлээн авч үзээрэй. За ингээд 1-р ангиа хүлээн авна уу. Эрүүл сарвал үр хүүхэдтэй болохын тулд энэ тэргүнд жирэмсэн эхийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Тэр дундаа жирэмсэн үеийн эмчийн хяналт, зөв хооллолт гээд анхаарах зүйлүүд олон байдаг. Одоо энэ талаар ярилцъя. Үр хүүхэдтэй болж гэр бүлийн амьдрал зохионо гэдэг хүний амьдралын хамгийн эрхэм сайхан үйл явдал. Хэрв танай гэр бүл шинэ хүнтэй болохоор шийдсэн бол юуны түрүүнд бүсгүй та өөрийн эрүүл мэнд, хүүхэд өсөж бойжих гэр бүлийн орчин, ажил амралтаа зохицуулж төлөвлөсөн байх нь чухал юм. Мөн шинэ мэдлэг бяцхан үрийнхээ эрүүл мэнд, бүхий л сайн сайхны төлөө зүтгэх сэтгэлийн их тэнхээтэй байх ёстой. Ерөөсөө эрүүл ихээс л эрүүл хүүхэд төрнө. Ийм л үндэстэй. Тийм учраас жирэмсэн болохоос өмнө ямар нэгэн хэмжээгээр эрүүл мэндийн байдалтай үнэлэлт өгүүлсэн, архаг гүйж өвчтэй бол эмчлүүлсэн ийм байх ёстой гэдгийг чухалчилж хэлмээр байна. Тиймээс та жирэмсэн болсон хойноон бус жирэмслэхээс өмнө бие болоод сэтгэл санааны бэлтгэлтэй байх нь хожим танд болоод ирээдүйд мэдлэх үрд тань чухал гэдгийг зөвлөж байна. Одоо хүүхэдтэй болёо гэж ингэж шийдсэн бол одоо ямар ч байсан эмэгтэйчүүдийн дотрын эмч хоёрт үзүүлэх шаардлагатай. Би ингэж жирэмслэх гэж байгаа юм аа. Одоо надад ямар нэгэн архаг эмгэг хөөж өвчин байна уу? Жирэмсэлж болж байна уу? Жирэмслэхэд ямар нэгэн эрсдэл байна уу гэдгийг бол үзүүлэх ёстой. Жирэмсэн их хоёр хүний өмнөөс ажиллаж амьдардаг болохоор таны эд эрхтнүүд эрүүл байж, жирэмсэн үеийн ачааллыг даах чадвартай байх ёстой. Тиймээс та эмчид хандаж заавал зөвлөгөө аваарай. За тэгээ жирэмсэн их гэдэг бол одоо юуны өмнө үр хүүхдээ сайн сайхан эрүүл энх одоо төрүүлэхийн тулд их одоо хариуцлагатай өөрийнхөө биед маш их одоо хайр гамтай ингэж одоо хандах хэрэгтэй юм л да. Жирэмсний хугацаанд бүсгүй та байнга эмчийн хяналтанд байх ёстой. Эхний 3 сард өөрийн харьяа дүүргийнхээ өрхийн эмчийн хяналтанд орно. Хэрвээ та хөдөө орон нутагт суудаг бол тухайн аймаг сумынхан их эмчид хандаарай. Жирэмсний хяналтанд орохын тулд хамгийн гол нь танд иргэний үнэмлэх байх нь чухал. Та өөрийн амьдарч байгаа нутаг дэвсгэртээ харьяалалгүй төр оршин суугч бол тухайн нутаг дэвсгэрийн засаг даргын тодорхойлолтыг авч өрхийн эмч болон сум багийнхаа их эмчид хандах ёстой. Үүний дараа эмч таныг үзэж шинжилгээ хийлгэх бичиг болон нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх зэрэг бүхий л мэдээллээр хангаж хяналтандаа авах болно. Одоо манай улс даяар жирэмсний хяналт 2001 онд гарсан эрүүл мэндийн сайдын 39 дугаар тушаалын дагуу явагдаж байгаа. Энд одоо хөдөө багт байгаа жирэмсэн ч гэсэн багийн эмч тэр тушаалын дагуу яна. Энд одоо манай их насны төвдөж гисэн тэр тушаалын дагуу хянагдаж явна. За тэр тушаал бол одоо жирэмсний хяналтанд яг хөтөж болж өгдөг.
Жирэмсэн эмэгтэйд хийх шинжилгээнүүд. Цусны ерөнхий шинжилгээг 1 удаа, шээсний ерөнхий шинжилгээг 3 удаа, шээсний сорилоор уураг үзэх 1 удаа, чанд авианы шинжилгээг 3 удаа, өтрээний наалдсан шинжилгээг 1 удаа, хүний дархлал хумсдлын вирусын шинжилгээг 1 удаа, цээжний зураг 1 удаа авахуулах, ургийн зүрхний бичлэг хийлгүүлнэ. Цус багталттай ихэд жирэмсний хугацаанд биеийн ерөнхий байдал сулрах, дутуу төрөх, ураг хөвлөдөө бүтэх, төрөх үед цус алдах зэрэг хүндрэл цөөнгүй тохиолддог. Мөн хүүхэд жим багтай сул дорой байх нь илбэг. Тиймээс төмөр фолийн хүчлийн бэлдэмлийг сум дүүргийн өрхийн эмч болон их барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно. Мөн жирэмсэн үед өдөр бүр төмөр фолийн хүчлээр баялаг хүнсний зүйл хэрэглэж байх нь зүйтэй. За зөвхөн их хүн өөрөө өөртөө ингэж хариуцлагатай хайр гамтай хандаа зогсохгүй мөн түүнийг хүрээлж байгаа одоо хань нөхөр за тэгээд ойр дотны хүмүүс бол түүнд их одоо элэгсэг ойр дотн аятаатай сайхан одоо нөхцөлийг бүрэлдүүлж өгөх анхаарал халамжтай байх явдал бол тэр хүүхдийг эрүүл саруул сайн одоо хүүхэд хүн болж хэд бол ихээхэн чухал нөлөөтэй гэж ингэж эрдэмтэд үздэг. Гэрийн чинь чамайг бас нэг хөвдөд байх боломж олох хэрэгтэй шүү за. Туслах хэрэгтэй байхгүй чамд. Амрааж явах хэрэгтэй, айтай байх хэрэгтэй тий. Сэтгэл санаанаа үзүүлдэг. Эхнэрийн жирэмсэн болсныг мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн аав таны үүрэг хариуцлах, ханьдаан тавих анхаарал, хайр халамж урд урдныхаас ч илүү нэмэгдэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Эх үрийг 9 минут амаржуулж, эрүүл сарвал хүүхэд төрүүлэх нь чухал. Тиймээс аав та дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Эхнэрээ жирэмсний эрт хугацаанд эмчийн хяналтанд оруулах. Орчин тойрондоо амгалан байдлыг бүрдүүлэх. Архи тамхи хэрэглэхгүй байх. Эхнэрээ гэр орны хүнд хүчээр ажлаас чөлөөлөх. Хамт байх цаг зав гаргах, санаа сэтгэлээр дэмжих, аливаа зүйлийг хамтран хийх, хэвлийдэх үртэйгээ ярилцаж байх. Жирэмсний сүүлийн саруудад хувцас өмсөх, тайлахт нь туслах. Усанд орохт нь туслах, төрөх үед хэрэгцээтэй зүйлсийг нь бэлдэх хэрэгтэй. За дараагийн үзлэг нь болохоор 28-7 хоногтой. Бас энэ бол жирэмсний хамгийн эзэгтэй үе байдаг. Энд үзэж өгнө 32-7 хоногтой үзнэ. Энд яг төрхийн өмнөх амралтаа авдаг үе. Тэгээд 36-7 хоногтой үзнэ. Одоо энэ хүнийг хаана төрүүлэх вэ? Өдөөгийн нөхцөлд бол тийм ээ. Аймгийн төвдөө төрүүлэх, суман дээрээ төрүүлэх үү? Өөр одоо 3 дахь шатлалын хэлсэн төв төрүүлэх үү? Энэ асуудлаа бол урьдчилан төлөвлөж хийсэн байх хэрэгтэй. Яаж төрүүлэх талаар. Дараа нь 38-7 хоногтой үзүүлнэ. Хизээ дөрөх үү, яах вэ? Юу бэлтэх вэ? Одоо дөрснийгээ дараагаар юу анхаарах вэ? Хүүхдээ яаж арчилах вэ? Энэ бүгдийн зөвлөгөөг болоо өгдөг. Жирэмсний үед анхаарах бас нэгэн зүйл нь эрүүл зөв хооллолт. Ээж болох гэж байгаа бүсгүй та ганцаараа биш, хэвлийдээ дахиад нэг бяцхан хүнтэй хамт хооллож байгаа гэдгийг сайн санаарай. Таны юу эдэж ууж байгаа тэр бүгдээр хэвлий дах үртэн шимт хичээл авах болно. Тиймээс жирэмсэн үедээ та хангалттай хэмжээний амин дэм уураг агуулсан илчлэг ихтэй эрүүл хоол хүнсийг хэрэглээрэй. Жирэмсэн эхийн хоолны бүтэц. Жирэмсэн эхийн өдөрт идэх хоолны дээлэн хэсгийг жимсгэн, хүнсний ногоо болон гурил, өр тарианы бүтээгдэхүүн эзэлдэг. Сүү болон махны төрлийн бүтээгдэхүүнийг дунд зэргийн хэмжээгээр харин өөх тос болон чихэрлэг ихтэй бүтээгдэхүүнийг маш бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн эхчүүд та бүхэн өөрт харшил үзүүлэх хоол хүнс болон эргээд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй. Хамгийн чухал нь шинэ эрүүл хүнс байх юм гэдгийг санаарай.
халдварга эрт амлуулж хөхөө зөв хөхүүлэх нь их болоод хүүхдийн эрүүл мэндэд маш чухал байдаг. За мөн хүүхдээ яаж усанд оруулах вэ, яаж өлгийдэх вэ гэд эцэг эхчүүд бидэнд тулгардаг бэрхшээлүүд олон байдаг. Энэ талаарх зөвлөгөөг одоо хүргье. Нэг хүртэлх насны хүүхдийн эхний 28 хоногийг бол няраа үе гэж ярьдаг. Няраа үе бол хүний амьдралд бол туйлын одоо чухал үе гэдэг. Няраа үед нь хүүхдийн зөв асарч суулснаас цаашдын эрүүл мэнд, өсөлт, боожилт, хөгжил хамаардаг. Өрсний дараа 2-3 хоногтойд эхийн хөхөнд ангир уурга бүрэлдэнэ. Ангир уурга нь маш бага хэмжээтэй гардаг хэдий ч маш их илчлэгтэй. Дөнгөж төрсөн эхчүүд маань хөхөнд сүү орохгүй байна гэж санаа зовдог. Тэг хэрэггүй. Ангир уурга нь бага хэмжээтэй гардаг хэдий ч бяцхан үрийн тань хэрэгцээг бүрэн хангаж чадна. Ээж та төрснийхөө дараа аль болох эрт хөхөө амлуулах нь их хүрийн нандин холбоог бий болгож, түүнчлэн эхийг цус алдалтаас хамгаалж, эхэс түргэн хохороход чухал үүрэгтэй. Энэ нь их болоод бяцхан үрийн тань эрүүл мэндэд маш ач холбогдолтой. Хөхөөрөө божиж байгаа хүүхдийн оюун ухааны хөгжил нь одоо тэжээвэр хүүхдээс хамаагүй одоо илүү байдаг. За мөн одоо хөхний сүүл халдвараас сэргийлэх бодисуудыг агуулснараа бол бусад одоо хүүхдийн хуураас сүн тэжээлээс үл эрс ялгаатай байдаг л да. Хүүхэд төрснөөс 28 хоногтойгоос 12 сар хүртэлх үеийг хөхүүл үе гэнэ. Энэ үед хөхүүл хүүхдийн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул хүүхдийг өсөн торноход хамгийн тохиромжтой чухал тэжээл бол эхийн сүв. Та хүүхдээ хөхүүлэхдээ зөв байрлуулах, зөв амлуулах, зөв хөхүүлэх шаардлагатай. Хүүхэд зөв хөхүүлэх үндсэн 4 зарчим. Хөхүүлэх байрлалаа зөв сонгосон байх. Хүүхдийн бие толгой нэг шугамд цэх байх. Хүүхдээ өвөртөө нааж тэрсэн байх. Хүүхдийн толгой, хамар ам ихтэй хандсан байх ёстой. Та хүүхдээ хөхүүлэхдээ дээрх хэд хэдэн зарчмыг баримтласнаар хөхний толгой хагарахгүй. Хүүхэд хөхөө сайн хөхөх үндэс нь болно. Мөн хүүхдээ хөхүүлэхээс өмнө гараа байн гугааж, сэтгэл санааны хувьд тайван, аливаа зүйлд санаагаа зовоохгүй хүүхдээ хөхүүлэх чин нэрмэлзэлтэй байхыг зөвлөж байна. Тэгэхээр хөхний сүү маань өөрөө одоо өвлийн цагт бол илүү өртгөрч, зуны цагт илүү шингэрч одоо хүүхдийг одоо хоолноос гадна бас одоо хүүхдийн шингэний хэрэгцээг бол хангаж идэг. Ийм учраас бол хөхөөрөө божиж байгаа хүүхдүүд бол илүү одоо нэмэлт 6 сар хүртэл нь бол өөр ямар нэгэн ус шингэн байх уу, цай зэргийг бол өгөх шаардлага байхгүй. Зөвхөн хөрсөн үед нь л хүүхдээ одоо хөхүүлээд авах шаардлагатай байдаг. Мэдээж бяцхан хүүхдэд эхийн сүүний гарц маш чухал. Тиймээс их хүн санаа сэтгэл амгалан ямар нэгэн зүйлд санаа зовнихгүй байж маш тайван, баяр баясгалантай, хангалттай унтаж амарсан байх нь сүүний гарцанд сайнаар нөлөөлнө. Иймээс хөхүүлэгчүүдийг гэр бүл ойр дотны хүмүүс нь үргэлж сэтгэл санаагаар дэмжиж анхаарал халамж тавьж байх нь давхар ач холбогдолтой. Би хүүгээ 6 сар хүртэл одоо хөр хоолж байгаад нэмэлт хоолнд 6 сараас одоо хойш оруулах гэж бодож байгаа. Одоо тэр болтол ямар ч ихээс өөр хооллох нь хүүхдэд дархлаа тогтоох бас ач тустай гэж эмч надад зөвлөсөн. Одоо эмчийнхэн зааврын дагуу бас хөрөө хоолж байгаа. Няраа үе бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн хариуцлагатай цаг хугацаа байдаг. Шинэхэн аав ээжүүд болон эцэг эхчүүд зарим тохиолдолд хүүхдээ өвдсөн үед нь анзаараагүйгээс энэ талын мэдлэг муугаас болж хүүхдийн өвчин хүндрэх тохиолдол байдаг. Тиймээс няраад илэрх доорх аюултай шинжүүдийг анхаараарай. Няраад илэрх аюултай шинжүүд. Хөхөө хөхөхгүй байх, халуурах, биеийн халуун буурах, бөөлжих, суулгах, гарын алга, хөлийн ул шарлах. Ходоод болон шулуун гидсээр цус алдах. Унтаад сэрэхгүй удах зэрэг эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрсэн тохиолдолд яаралтай эмчит хандаарай.
Нярай хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн эсэргүүцлийн дархлаа тогтоох гэж вакцин хийдэг. Хүүхэддээ вакциныг товлсон хугацаанд нь хийлгэх нь таны хүүхдийн эрүүл сарвал өсөх нэг үндэс нь болно. Хүүхэд эхээс төрөхдөө ихсээрээ дамжуулан эсрэг төрөгчдөө төрдөг бөгөөд энэ амьдралынхаа эхний саруудад тухайлбал эхний 6 сар ямар нэг халдварт өвчнөөр өвчлөхгүй байх дархлаатай байдаг. Явандаа энэ дархлаа бол айжим суларсаар устж өгөө болдог. Иймд хүүхдийг вакцин хийж дархлаатай болгох шаардлагатай байдаг. За сарын вакцин аманд нь 2 туслыг өгнө. За. Та хүүхэдтэй вакцин хийлгэхээр эрэхтэй дараах зүйлүүдийг бэлдсэн байх ёстой. Усанд оруулсан байх, дулаан уцалсан байх, өрхийн эмчтэй үзүүлсэн байх ёстой. Вакцин хийлгэж авах явцдаа бол тухайн сувилагч яг нэг удаагийн шприц хэрглэж гэнэ үү? Яг өөрхөн нүдэн дээр шприцийг задлаад вакциныг яг найруулж эцэг эхчүүд яг өөрсдөө тэрийг анхаарч өөрсдөө харж авах шаардлагатай. Мөн эцэг эхчүүд эрэхтэй бол хүүхдийн вакциныг тэмдэглэх дэвтэр, тарилгын хуудсыг бол бэлэн байлгах ёстой. Вакцин хийлгэсний дараа таны хүүхдэд илрэх шинж тэмдгүүд. Тарьсан хэсэгт улайх, хавдах, хөндүүрлэх. Хүүхэд тань зовирлох, уйлгнах, халуурах, хоолндоо дургүй болох шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр тохиолдолд та эмчийн зааврын дагуу халуун буулгах эм өгөх жин тавьж болно. Сүрьегийн тунг төрсний дараа 24-с 48 цагийн дотор, халдварт саагийн тунг төрсний дараа 24-с 48 цагийн дотор 2, 3, 4 сартад. Гепатит Б-гийн тунг төрсний дараа 24-с 48 цагийн дотор 2, 8-аас 11 сартад. Гуравт вакцин буюу сахуу, хөхүүл ханиад, татрангийн тунг 2, 3, 4 сартад. Улаан бурхны тунг 8-аас 11 сартад. Тавт вакцин буюу сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит Б, хемофилус, инфлюенза Б-гийн тунг 2, 3, 4 сартад нь хийнэ. Хүүхдийнхээ вакциныг товлсон хугацаанд нь хийлгэхээс гадна жил бүрийн 5-11-р саруудад явагддаг А амин дэмжүүлэлтэд хамруулах, мөн тухайн жилд ямар нэгэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт вакцинжуулалт товлсон тохиолдолд заавал хамрагдах хэрэгтэй. Хүүхдээ усанд оруулах нь ариун цэвэртэй сайнаас гадна чирэгжүүлэх онцгой ач холбогдолтой. Усанд оруулж байхдаа хүүхдийнхээ арьс улайсан, биеийн аль нэг хэсэг хавтсан эсэх, биеийнх нь ерөнхий байдлыг сайтар ажиглаж, хүүхдийн бие бэлтрийн хөгжлийг анхаарч яваарай. Манай зарим эцэг эхчүүд усаа амандаа болгож байгаад хүүхдээ угаах тохиолдол бол бас цөөнгүй ажиглагддаг л да. Тэгэхээр том хүн, насанд хүрсэн хүний амны хүндэд бол олон төрлийн микроб байдаг. Энэ маань бол биднэрт өвчин үүсгэхгүй ч гэсэн хүүхдэд бол өвчин үүсгэх юм эрсдэлтэй байдаг учраас бол амандаа балгасан усаар бол хүүхдээ цэвэрлэх нь бол буруу юм аа. Та хүүхдээ усанд оруулахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд хүүхдийн биеийн халуун хэвийн байх, гэр өрөө тасалгаа дулаан байх, усыг 37 хэмээн халуун байлгах, усанд оруулсны дараа хувцаслах, хөхүүлэх хэрэгтэй. Усанд оруулсныхан дараа сүүлний тосоор би тосолдог. Тэгээд бас нурсан тохиолдолд би цай бас хийж өгдөг. Ерөнхийдөө бол хүүхдээ яг Монгол уламжлалт аргаар өсгөдөг. Манай монголчууд эрт дээр үеэс хүүхдийн өлгийдэж ирсэн уламжлалтай. Хүүхдийг хэтэрхий чанга өлгийдэж болохгүй. Энэ нь хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийн өлгийний даавуу дунджаар 24-өөс 30 ширхэг байвал зохино. Нэг удаа өлгийдэхэд 4-өөс 5 ширхэг даавуу бэлтгэх хэрэгтэй.
Хамгийн гол нь хоолойн хэсгийг гар орхиуц чөлөөтэй байлгах нь хүүхэд хөхөд саадгүй гэсэн үг. Ер нь хүүхдийг хэрхэн үлгээх нь тухайн орчин, цаг агаарын байдлаас ихээхэн хамаарна. Тэгэхээр ер нь бол 2 сар хүртэл хүүхдийг бол дулаан асарч суулна гэдэг бол хүүхд эрүүл болчиход бол ихээхэн үүрэгтэй ийм зүйл байдаг. За 2 сар хүртэлх насны хүүхд бол биеийн дулааныхаа бараг тал орчим хувийг бол зулаагаараа алдчихэдэг. Ийм учраас хүүхдийн зулааг битүүлж малгай өмсгөх асуудал бол бас их чухал байдаг л та. Хүүхдээ тухайн цаг агаарын нөхцөл тохируулан хувцлаад тогтмол цагт агаарт гаргаж явах хэрэгтэй. Цэвэр агаарт гарсан хүүхэд ханиад томуу тусах, нойр гүйдэх, хамран битүүрэх зэрэгт өртөх нь бага байдаг юм. Та хүүхдийнхээ хувцсыг байн угааж цэвэрхэн хувцас өмсүүлж байгаарай. Хүүхдийн хувцсыг зориултын савгаар угаах хэрэгтэй. Нарны хэрэлд хувцсыг хатаагаад гараараа нухаж зөөлрүүлээд өмсүүлж байх нь зүйтэй. Ер нь бол би хүүхдээ хувцалдаг. Гэхдээ заримдаа бас үлгээх нь хүүхдийг бат бөх унтуулах, бас гар хөлөөсөж очих тийм нас хамгаалдаг болохоор би хаяа бас хүүхдээ үлгээдэг юм. Хувцалтын талаар болохоор би хүүхдтэй байнга даавун, биед нь нэвтэйхэн зөөлөн тийм материалтай хувцсыг сонгодог. Мөн аль болох ойдлон жижигхэн нэраа хүүхдэд аль болох нухгүй биед нь нэвтэйхэн тийм материал ойдлолтой хувцсуудыг сонгодог. Тэгэхээр ер нь бол хүүхдээ төрхөөс өмнө хүүхдийнхээ даавуу хувцас зэргийг бол бэлдэх шаардлагатай л да. Манай ард түмэн эртээр үеэс төрөөгөө хүүхдэд төмөр үлгийгээд хүүхдтэй ямар нэгэн бэлтгэл шин хүндээ бол бэлтгэл баазаадгүй байсан. Сүүлийн жилүүдэд бол бас манай эцэг эхчүүд бол хүүхдтэй төрснийхэн дараа өмсгөх хувцас үлгийдэх даавуу зэргийг бол урьдчилж бэлтгэдэг нь бол маш таашаалтай ийм зүйл, сайшаалтай зүйл байгаа. За энэ насны хүүхдийн хэл ярианы хөгжил бол голдуу гар хөдлийн хөдөлгөөнтэйгээ ижил явагдчихэдэг. Хүүхэд нүүр царайны илэрхийлэл, гар хөдлийн хөдөлгөөн, ярианы ганганах, гунганах гэдэг энэ 3 зүйлүүд бол цогцоор илэрхийлэгдчихэдэг. Хүүхэд хэдий эхээсээ төрдөгч аавынхаа хайр халамжийг байнга өгүүлж байдаг. Тиймээс хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд аавын үүрэг маш чухал юм. Та хүүхэдтэйгээ хий наснаас нь эхлэн аль болох ойр дотн байж тоглож, өөрийн дуу хоолой үнрээ таниулж, ярилцаж, тоглож цаг гаргаж байх нь чухлаа. Ингэснээр бяцхан үр тань аавынхаа хайр халамжийг мэдэрч өсөж том болоод тантай нээлттэй харилцах үндэс нь болно. Мөн аавыгаа өөрийнх нь амьдралд хамгийн чухал хүн гэдгийг ойлгож мэддэг болно. Хүүхдүүд маань өөрсдөө харьцаж чадахгүй ч гэсэн эцэг эхүүдийнхээ ойр дотны хүмүүсийнхээ дуу яриаг байнга ялгаж салгаж сонсож чаддаг. Тийм учраас гэрийн нөхцөлд ээж аавууд бол байнга хүүхдтэйгээ харьцаж хэрэгтэй. Хэдий чинээ баг харьцсан, төдий чинээ хүүхдээ чин хэл ярианы хөгжил, сэтгхүйн хөгжил бол удаашралтай хөгжин гэсэн үг. Хэдий чинээ эцэг эхүүд их хүүхдтэйгээ сайн харьцсан, төдий чинээ хүүхд чин хэл ярианы хөгжил, сэтгхүйн хөгжил бол мэдгэцгүйц хурдцтай, маш хурдцтайгаар хөгжнө гэсэн үг. Хүүхэд 3 сар хүрээд ганганж эхэлдэг. Энэ үед нь эцэг эх болоод асран хүмүүжүүлэгч та бүхэн хариу дуугарч, инхрийлэн хайрлаж, тоглон наадаж, хайр халамжаа мэдрүүлэх нь чухал. Хүүхэдтэйгээ гэр бүлийн гишүүд харилцан тоглох явцад бяцхан үр тань орчноо мэдэрч хөгжиж байдаг. Ер нь хайр инэрлийг мэдэж өссөн хүүхдүүд том болсон хойнооч бусадтай ээлдэг зөв боловсон харьцаж, өв тэгш эргэн болон өсөх нэгэн үндэс нь болж өгдөг байна. За тоглоомыг бол хүүхдийн орны дээр нь няраа үед бол аль болох тийм хурц тод өнгийн шажигнадаг тоглоомууд бол хүүхдийнхээ орны дээр үлгдэг. Тэгэхээр хүүхд бол тэрнийг хаардаг, анхаарлаа хандуулдаг. Энэ бол хүүхдийн бас хөгжилд бол их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэл ялангуяа хараа сонсголын хөгжилд бол маш чухал ач холбогдолтой зүйл байдаг. За энийхээ дараа бол хүүхд юм бариад эхлэмэгцэн бол гарт барьдаг юм шажигнадаг тоглоомууд байдаг. Ийм тоглоомууд байж байна. За тэгээ араа жоохон томроод ирэхээр нь ухсардаг, эвлүүлдэг тоглоомнууд, янз бүрийн дуу авиа гаргадаг тоглоомнууд энэ төр байдаг. За мөн хүүхэд нэг 8 сартаа болоод тийм ээ мөлхөх юм
зүйл мөлхөж эхлэх үед нь бол тийм хөдөлтөх тоглоомнууд бол бас их ач холбогдолтой хүүхдийг ялангуяа их хурдан хүлд ороход бол чухал одоо үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд ихээс төрөхтөл тоглоход бэлэн төрдөв. Тоглоом нь хүүхдийг зугаацуулах үүрэгтэй хэдий ч бие бэлдэр сэтгэхүйг нь хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Хүүхэд тоглох үед бие махбод нь өдөөгдөж сэтгэн бодох чадвар нь хөгжиж байдаг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тоглоом авч өгтөн хүүхдийн нас сэтгэхүй тохирсон өнгө будаг гардгүй олон удаа угааж хэрэглэж болох гэмтэх аюулгүй зэргийг бодолцож аваарай. Бяцхан үр тань өдрөөс өдөрт таны нүдэн дээр өсөн торниж байна. Шүдэн ургаад ирэхээр захтнаж ихэнхээ мөөмийг хазаад авах тохиолдол ч гардаг. Мөн бусдын идэж байгаа хоол руу дайрах үеч байдаг. Энэ үед эцэг эхчүүд та бүхэн юуг анхаарах вэ? Анхаарлаа хандуулно. Хүүхдийг 6 сартаа боломжсон бол нэмэлт хоолнд оруулах шаардлагатай байдаг. За нэмэлт хоолнд оруулахдаа эхлээд аль болох жимс ногооны одоо төрлөөр эхлэх нь бол зүйтэй байдаг л да. Тэгэхээр хүүхд 6 сартаа боломжсон бол тунгалаг одоо жимсний шүүс өгөх боломжтой байвал жимсний шүүс өгнө. Одоо танаа орон нутагт ямар жимс ургаж чинь тийм ээ тэр жимсний шүүсийг өгч болно. Хэрвээ ногоо одоо боломжтой бол луунгийн нугшаар одоо нэмэлт хоолнд оруулах бол илүү одоо зүгээр байдаг. Нэмэлт хоолнд дөнгөж орж байгаа хүүхдийн хооллолтын хүснэгт 6 сартад хүүхдийг өглөөс ирэхэд өглөө үдээс өмнө хөхөр хооллох бөгөөд өдөр нь хөхөр хооллохын зэрэгцээ жимсний шүүс өгнө. Харин орой болон унтахын өмнө хөхөр хооллоно. 6 сар хагастай нь хүүхдийг өглөөс ирэхэд хөхөр хооллох бөгөөд өглөө нь хөхөр хооллохын хамт жимсний нухш өгнө. Харин үдээс өмнө хөхөр хооллох бөгөөд өдөр нь хөхөр хооллохын хамт ногооны нухш өгнө. Мөн орой болон унтахын өмнө хөхөр хооллоно. За нэг нэмэлт хоолнд орсноос 2-7 хоногийн дараа дараачийн нэмэлт хоолыг эхэлдэг. Жишээлбэл хүүхэд 6 сартаа одоо хүүхдийн будааны агш амал буюу одоо каш идэж эхэлсэн бол 2-7 хоногийн дараа хүүхдтэй бол тарг өгч болно. Аль эсвэл одоо махгүй зутан өгч болно. Ер нь бол одоо махан хоолыг бол хүүхдэд бол ихэвчлэн 10-аас 11 сартад нь өгвөл зүйтэй. За таргийг бол 7 сартаагаас нь эхэлж өгвөл зүйтэй байдаг. 7 сартад нь хүүхдийг өглөөс ирэхэд хөхөр хооллох бөгөөд өглөө хөхөр хооллохын хамт каш өгнө. Харин үдээс өмнө хөхөр хооллох бөгөөд өдөр нь ногооны нухш, оройн жимсний нухш өгөх бөгөөд унтахын өмнө хөхөр хооллоно. Аль болох эрүүл хүнсийг ерөн 2 хүүхэдтэй одоо бас сонгохыг боддог. Ерөндөө хоолыг бол сонгохдоо бантан болохоор би дандаа юм 2 дугаар гурилаар хийж өгдөг. Бас эзэнхтэй юм болоо гэж. Бантанг зөвхөн мах гурилаар хийх биш, доторх орцсон найрлагын лууван, бяцлаг зэрэг тэжээлэг хүнсээр баяжуулж өгөөрэй. Нэмэлт хоол нь таны хүүхдэд дутагдж байгаа амин дэм эрдэсийг нөхөх зорилготой учраас нэр төрөл олон байхаас гадна амт чанар сайтай, хүнсний шинэ бүтээгдэхүүн хэрэглэвэл маш сайн шүү. За тэгэхээр нэмэлт хоолныхоо зэрэгцээл хүүхдээ мөн одоо үргэлжлүүлэн хөхөөрөө бойжуулна. Тэгэхээр хөхөөр бол хүүхдийг дор хаяжил 1 нас хүртэл нь бол заавал одоо хөхөөл хүлж авах шаардлагатай. Хэрэг хүүхэд одоо үүнээс цааш хөхийг хүсчихвэл бас одоо өдөрт цөөн удаа ч гэсэн хүлж ижил болно. Нэмэлт хоолнд орж байгаа хүүхдийн аяр тавг халбыг урдчлан бэлтгэсэн байх шаардлагатай. Хүүхэд ганцаараа хоол идэх тийм ч дуртай биш. Тиймээс хүүхдийг хооллоход гэр бүлээрээ хамт байвал хүүхэд хоолоо тайван иддэг. Зарим эцэг эхчүүд өөрсдөө амандаа жижиглэн зажилж өгөх тохиолдол байдаг. Энэ нь маш буруу үдийг санаарай. Насанд хүрсэн хүний амны хөндөд олон төрлийн микроб байдаг учраас хүүхдэд элдв өвчний халбар өгөх аюултай. Хүүхэд их хурдан өсөж том болдог.
Саяхан л төрж байсан бяцхан хүү охинтой нэг л мэдхэд суун мөлхөн тэгээд өөрөө алхаж эхэлнэ. Хүүхэд өсөж байжгаад хоолноос гадна нойр хамгийн чухал үүрэгтэй. Учир нь хүүхдийг унтаж байхад өсөлтийн даавар ялгарч байдаг. Тиймээс хүүхэд хэдий чинээ тайван бүх унтна, төдий чинээ хурдан өснө гэсэн үг. Нойр сайтай хүүхдийн уурга тархины хөгжил сайн байдаг учраас юмыг амархан ойлгох, хэлд хурдан орох зэрэг ой ухааны хөгжил түргэсдэг байна. Хий наснаас 6 сартай хүүхдийн хөгжлийн онцлог. Ихэвчлэн тайван унтна. Толгоогоо баг зэрэг өргөсөөр аажимдаа толгоогоо даана. Хөдөж буй зүйл рүү гараа сунгаж барьж авахыг оролдоно. Хэвтэж байхдаа хөргөөн. Бусдын дэмжлэгтэйгээр сууж сурна. Мүлхэж эхэлнэ. Зарим эцэг эхчүүд хүүхдийн өсөлт хөгжилтийг бусдад хүүхдтэй харьцуулах нь бий. Хүүхэд бүрийн өсөлт хөгжилт харилцан адилгүй байдаг. Үүнд эцэг эхийн удамшлын шинж байдал нөлөөлдөг гэдгийг санаарай. 6 сартай хүүхдийн биеийн чинь одоо тэдэс тэдэн килограммын хооронд байна гэх тэр хооронд л байж ивэл энд бол санаа зовх зүйл бол байдаггүй. Мөн одоо хүүхдийн бусад одоо шүдэн гарахгүй байгаа ч гэсэн өөр одоо бусад жишээлбэл ракет өвчний шинж тэмдэг байхгүй л тэр ижил санаа зовоод авах шаардлага байдаггүй л дээ. 6-аас 9 сартай хүүхдийн хөгжлийн онцлог. Бие дааж сууж сурна. Сайн мүлхдэг болно. Сууж байх үед нь гараас нь барихад татаж босно. Хүүхдийг эрүүл шүдтэй байлгана гэдэг бол шүд ургаснаас хойших яриа биш ээ. Ихэнх хэвлэлд төв хүүхэд олдоод 4 сар хагас болоход хүүхдийн сүүн шүднүүд аль хэзээ тэр эрүүнийхээ бойлон дотор хэлбэрчдэг гэж ойлгоход болно. Тэгэхээр их ихт байгаас за хүүхэд ингээд төрлөөхөд одоо тэр үеэс одоо эцэг эхчүүд хүүхдийн шүдний өвчнөөс урдсан сэргийлэх арга хэмжээг авч эхэлнэ. Хүүхдийн шүдийг ургаж эхлэхээс өмнө эхчүүд маань хөхүүлэхээс өмнө хөхөөн угааж байх. Мөн хөхүүлсний дараа хүүхдийн амийг өдөрт 2 удаа арчиж хэвшвэл сайн. Зургаан сартайд цухаж эхэлсэн 8 сартайд нахиалж ургасан ээжийн мөмийг хазаж үдсэн эхний шүдийг цахиур гэдгээ. 8 сартайд нэмж цухойсон эхний шүдэнд бүл нэмсэн цүүц хэлбэртэй таслах үүрэгтэй үцэглэнд гоёл үүдэн шүд 4. Шөнийн цагаар шүдэн ургацнаас мөөмөө хөхүүлэхийг бүр багасгах хэрэгтэй. Яагаад гэвэл шөнийн одоо мөөмөнд чинь чихэрлэг сахар ихтэй байдаг хөхнөөсөө. Тэгэхээр тэр шөнийн цагаар тутам мэмэ одоо өнгөд гөхөд хонжоогоо хүүхдийн амны хөндөд нөгөө микроб үржих нөгөө сахарны агуулмж чинь амны хөндөд ихсээд нөгөө цоорох одоо механизм чинь идэвхжүүлж өгдөг. Тэгэхээр зэрэг энэ гөхүүл одоо шүдэн ургаснаас хойшоо шөнийн цагаар хүүхдийг гөхүүлэхгүй байхыг эрүүлзэх хэрэгтэй байна. Мөн хөхүүл хүүхдийг шөнө удаан хөхүүлэх нь хүүхдийн шүдний хэлбэрийг алдагдуулж урагшаа орсгой шүд ургах муу талтай. Эцэг эхчүүд маань хүүхдийн сүүн шүдийг унах шүдгээд төдийлөн анхаардаг байна. Харин сүүн шүдийг хэдий чинээс сайн арчилнав дараачийн тогтмол шүд эрүүл зөв хэлбэртэй ургах үндэс нь болж өгдөг гэдгийг анхаараарай. Ялх хүүхдүүд маань дөнгөж суудаг үеэсээ эхлээд мөлхдөг үеэсээ эхлээд шулганаж эхэлдэг. Ингээд цаашаага 8, 9, 10, 11 сар, 12 сар хүртэл хүүхдүүд баг багаараа шулганах нь ганц 2 үгийг хэлэх хэмжээнд одоо хөгжиж эхэлдэг. 9-өөс 12 сартай хүүхдийн хөгжлийн онцлог шинжүүд.
хоёр хүүхдээ богино үгнүүд хэлж сурна. Юм түшиж хажуулдаж явна. Ганцаараа зогсно, анхны алхмыг хийнэ. За ингээд айжмаар нэг нас хүрэх үеэр бол хүүхэд ойр зургийн үгүүдийг их богино хэлбэрээр илэрхийлж хэлдэг. Жишээ нь чихрийг жижи, мөмиг мө, ээжигээ эдэ, аавыгаа аппа, өвөөгийгээ өппө, тоглоомыгаа дүүдүү гэх маягаар их богиносгсон хэлбэрээр одоо хүүхэд хэлж эхэлдэг. Энэ болгон бол хүүхэд өөрийнхөө бодол санааг ээж аваадтай чөлөөтэй илэрхийлж эхэлж байгаа эхлэл болдог. 10 сартаагаас эхлээд биеэ дааж зогсоод тэгээ 1 настайгаас эхлээд бол хүүхэд бол хөлд ордог. За тэгтээ мэдээж эерэг энэ хөгжлүүд бол яг заавал 6 сартаа 8 сартаа гэж байхгүй л да. Жишээлбэл одоо хөлд орох байдал бол зарим хүүхэд бол 8 9 сартаа ч хөлд орж болдог. А зарим хүүхэд бол ой хагастай болж ич хөлд ордог тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдийнхээ байдлаас хамаарат бол нөхцөл төвчлөлтийн байдал бол бас харилцан адилгүй явж иж болно. 12 сар хүрэхэд хүүхэд 10 кг орчим жинтэй 75 см орчим урттай болсон байдаг. Энэ үед зарим хүүхэд хөлд орохдоо ганцаараа явхаас айх эсвэл залхуурдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн алхаж сурахад туслаж гараас нь хөтөлж хэд алхуулад дараа нь гараа аажмаар холдуулахад бяцхан мөртөнд ганцаараа алхаж сурна. Мөн хүүхдийн хөдөлгөөнийг хэтэрхий их хорих, байнга тэврэх зэрэг нь буруу юм. Аль болох чөлөөтэй байлгаж өсөх хөгжих боломжийг олгож өгөөрэй. Ахуйн ариун цэврийг чандлан сахих нь хүүхдийг өвчнөөс сэргийлэх хамгийн чухал зүйл байдаг. Хүүхдэд таатай орчин бүрдүүлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, за мөн гэр бүлийн уур амьсгал бяцхан иргэнд тань ямар их хэрэгтэй байдаг талаарх зөвлөгөөг бид бэлдсэн байгаа. Хөхүүл насны хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар, суулгалт, ам гэмтэх, арьсны эдээд тууралт зэрэг өвчин илбэг тохиолддог. Хүүхдээ ямар нэгэн өвчин туссан тохиолдолд хүнд хөнгөн гэлтгүй заавал эмчид хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ өвдөхөд хөнгөн гэж үзээд өөрсдөө дур мэдэн юм өхөн олонтаа байдаг. Энэ нь эргээд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийг өвчин туссны дараа эмчлэх бус тусгаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх хэрэгтэй юм шүү. Чихэн өвдсөн хүүхдэд манай эцэг эхчүүд гэрээр их олон арга хэмжээ авдаг л да. Жишээлбэл одоо халуун бүлийн жин тавих ч юм уу тийм ээ. Тэгээ мөн одоо янз бүрийн зүйлийг тусаадаг. Ялангуяа одоо шар тос тусаах тийм ээ. Камфор гэдэг юм тэрнийг бас халааж тусаадаг гэх мэтчлэн зүйл тусаадаг. Тэгэхээр одоо дур мэдэн эмчийн заавар зөвлөмжгүйгээр дур мэдэн одоо хүүхдийн чихэнд тос тусаах нь бол цаашдаа хүүхдийн сонсгол муудах юм байдалд бол хүргэдэг. Тэгэхээр чихэнд бол ямар нэгэн одоо тосрохог зүйл бол ерөөсө тусааж болохгүй гэдгийг бол эцэг эхчүүд маань анхаарах зүйтэй. Нэг л мэтгэд таны хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэж, мөлхөж, сууж явдаг болно. Тэр чинээгээр хүүхэдтэй тавих эцэг эхийн анхаарал урд урдынхаас илүү нэмэгддэг. Энэ үед хүүхдийн хөдөлгөөн ихсэж, унаж, бэртэх, түлэгдэх зэрэг элдвийн аюулд маш өртөмтгий болдог. Иймээс эцэг эх асран хүмүүжүүлэгчид хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг байнга анхаарах хэрэгтэй юм. Зуухтай ч юм уу тийм эсвэл халуун одоо тогоотой сүү зэрэгт бас түлэгдэх юм аюул байдаг учраас энэ бүхнээс сэргийлэх шаардлагатай. Ер нь бол хүүхдийг бол одоо нэг 4 сар хагастай энтер болоод хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгдээд ирдэг шүү дээ. Энэ үед бол осол гэмтлээс сэргийлэх асуудал бол маш их чухал асуудал байдаг. Гарын ерөн ариун цэврийг бол маш сайн бодвол сахих хэрэгтэй. Гарыг бол угааснаас бол ерөн эрүүл мэнд болоод ерөн ямар юм элдв янзын өвчин бол тусахгүй гэж бол боддог. Би өөрөө ч гэсэн бас хүүхдүүдэд хооллох, унтлах ерөн юм хийсэн болгондоо хоол гар хөлөө байнга угааж цэвэрлж идэг.
хөхүүлэхдээ хүртэл ер нь нэлхнэраа биетэй үедээ хүртэл ер нь хүүхдээ бас хөхүүлэхээс өмнө байнга ер нь гараа угааж бас ер нь тогтмол ер угааж явах ёстой л гэж би бол боддог л да. Ялангуяа хөхүүл насны хүүхэд бохир зүйлүүдээс халдварлан гэдэсний халдвар төвчнөр өвчлөх тохиолдол их байдаг. Хүүхдийг бага балчир наснаас нь гарын угааж хөвшүүлэн гэртээ чихтэй цэвэрлэгийг өдөр бүр хийх, хүүхдийн хувцас тоглоомыг цэвэрхэн байлгах хэрэгтэй. Танай гэр бүлийн орчин цэвэрхэн байх нь хүүхдийн эрүүл бойжих үндэс юм гэдгийг санаж байгаарай. Гэр бүл гэдэг хүүхдийн хамгийн эхний нийгэмших орчин юм. Хүүхэд өсөх гэр бүлийн орчин хамгийн аюулгүй, хайр халамжаар дүүрэн байх хэрэгтэй. Учир нь гэр бүлийн таатай уур амьсгал хүүхдийн уурах тархины хөгжилд сайнаар нөлөөлөө зогсохгүй, хүмүүжилтэй шууд холбоотой юм. Гэр бүлийн гишүүд та бүхэн хүүхдийнхээ дэргэд чанга хашгиж, хараалын үг хэлэх, хэрүүл маргаан гаргахгүй байж, аюулгүй тайван орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Таны үр ирээдүйд ямар хүмүүжилтэй хүн болох нь гэр бүлийн орчноос шууд хамааралтай гэдгийг үргэлж анхаарч байгаарай. Хөхүүл насны хүүхдийн асаргаас сувилгаа бол тэр хүүхд цаашдаа одоо ямар хүн болох вэ? Эрүүл хүн болох уу? Бие бэлтэр болон сэтгэц хөдөлгөөний хөгжил нь ямар болох вэ гэдэгт л их чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас хүүхдийн нэг хүртэлх наснд нь зөв асарч суулгах асуудал бол манай одоо эцэг эхчүүдийн ихэхэн анхаарах ёстой асуудлын нэг байдаг л да. Идэж шууш сайтай гэрт хүүхэд сөөм өсдөг. Инээд баясал дүүрэн гэрт хүүхэд төө өсдөг. Эрдэм мэдлэг дунд хүүхэд тохой өсдөг. Итгэл хайр дүүрэн гэрт хүүхэд алд өсдөг үлээ. Бяцхан үрээ багаас нь эрүүл саруул эрдэм номтой хүн болохын төлөө унтах нойр идэх хоолон хугаслан байж мэрийж яваа эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За ингээд нэг хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжсэн манай цуврал зөвлөмжийн 1-р ангийн хүлээн авсан эцэг эхчүүд, сургууль хүмүүжүүлэгч та бүхэндээ баярлалаа. Дээрх зөвлөмжүүд эцэг эхчүүд та бүхэнд үр хүүхдээ зөв боловсон эрүүл чирэг өсгөн хүмүүжүүлэхэд тус нэмэр болсон гэдэгт би эргэлзэхгүй байна. За ингээд үр хүүхдээ эрүүл саруул боожуулах, өв тэгш хүмүүжүүлэлтэй болгох их үүсэт тань эцэг эхчүүд та бүхэндээ амжилт хүсье.